За сайн уу. Өнөөдөр би блогийн 2 дугаар бүлгийг хийж байна. За энэ бүлгийг би ер нь жоохон копирайттай хийж байгаа. Тэгээд би плейлист гэдэг юм нээсэн байгаа. Тэндээс үзэж болно. За тэгээд ихэцгээе. За нэг удаа маань нэхэд бүгдээрээ цугларсан нөгөө тоглоомын талбай дээр нуугдж байна. Тэгтэл миний пүбигийн гидсэн гараад олчихноо. Тэгжсэн чинь поророо нууж чаад бүгд л холдоод байна нэг нэгээрээ. Тэгсэн чинь пороргийн хажууд нэг дуурлаа. Тэгээд чимээгүй гэсэн чинь шалуур уцсан шүү бахан дээр. Тэр нь Пэти. За энэ Пэтиг бол бид бүгдээрээ мэднэ. Тэгээд нөгөө Пэтийн нүүдэл судал хийгээд явж байгаа гинэ. Амьдрах газар олох гээд явж байгаа гинэ. За тэгээ нөгөө Пэти чи амьдрах газар олон болно гинэ. Тэгсэн чинь нөгөө бүгдээрээ л Пэтитэй найзлах санаатай бүгдээрээ л Пэтид их дуртай байна. Хөөрх юм а гэдэл. Нөгөө дүүл чинь цонхыг цаанаас сарж исэн чинь манд Рупи маань эдийн чийг хараад олоод мэдчихнэ. За тэгээ нөгөө найзуудаа загас хийж өгнө. Тэгсэн чинь Рупи нэг л сэвтэй байна. Бас Пэти. Тэгээ Рупи яг уурсан байдалтай байна. Яагаад гэвэл бүх найзууд нь ерөөсөө тоглохгүй, дээрээс нь Пэтид л дуртай байгаа учраас. Тэгээ Рупи ууралсныг бидэд маань хэд нөгөө нэг гоё айг мэрэг байж өгөөд өстой юу вэ? Яг тиймэрхүү юм болно. Ингээд нэгдүгээр нь төгснөө. За энэ 2 дугаар анги дээр нь Порор Корон 2 маань нэг удаа аялалд явах гэж байна. Үгүй. Аялалд биш. Юу чинь нэг хаашаага чим нэг одоо нэг газар ухах гад нөгөө нэг жинхэнэ хар ажил хийх гээ явчих шиг байна. Тэгээ одоо тэгсэн чи эди хүртэл равтаа унчихсан нэг л барилгын ажил хийх гээд байна да. Нөгөө гуравч нэг хаашааж өмнөг яваад байна. Тэгтэл нөгөө Рупи Пэти гэртээ нэг төр хоорондоо амьдруулж байна. Найзуудыгаа танилцуулах гээд Рупи мань аваад явна. Гэвч ерөөсөө Пэти ирэхэд Рупи Пэти хоёрыг ирэхэд Корон шүүгэндээ нухацмаас учраас бүгд явсныг мэдлүүд тэд нар барилдалгүй явна. Тэгтэл Корон бас барилгын ажлын хувц өмсч өгсөн бас нэг тэр барилгын ажлын газар руу явах гэж байна. Тэгээ бүгд хайцныг Короноос асуусан чинь Корон бүр хаамаг хурдаар зүхтаагаад гүнэ. Тэгсэн чинь мань Пэтиг үзэж очоод Короныг олоод тахнаа. Тэгээд бусад найзууд хаана гэж асуусан чинь Корон хэлээ тэгж хайнаа. Тэгээд баахан 5 хүм гэд ментер болоод байж исэн чинь гинтхэн Пэти яагаад ч нэг эдийн газар дээр гитсэн чинь бүгдээрээ бидний хүмүүсийн үстэй гэд гутцсан. За нэг тиймэрхүү 2 дугаарыг төгснө. Тэгээд Пэти усан дорлоо. Тэгэл бүгдээрээ Пэти идэлсэн байгаа штэ. Тэгтэл нөгөө нэг эди чинь сэлж чаддаггүй юм байна. Эдигийн бараг л ганц сул тал нь. Эди ерөөсөө сэлж чадахгүйгээд ус руу ерөөсөө орохгүй байна. Поророо сэлж чадахгүйгээ шалсан чинь эди уурлна. За тэгээд маань эди маань бэлдэж гэнэ гээд нэлээд удаан байж агаад шууд газар дор элс рүү орчноо. Мангаар тэгээд нөгөө нэг аргаар орох гэсэн чинь байдгүй. Нэлийн холдчих. За тэгээд эди маань тэгээд зэвчжээ. Тэгтэл эди нэг хэсэг хугацааны дараа нэг амар сэлдэг машины хувц өмсч өгсөн сэлээд байна. Тэгээд хэтэрхийг холдноо. Тэгсэн чинь авраг загастай таржнаа. Тэгээд үрдийн дайсан авраг загастай болно. Нөгөө эди чинь хувцаа талжчихсан шууд далаагаас гарч яваад дутчихнаа. За нэг өдөр маань Пүби маань номоо уншаад баяртайхан сууж байна. Өстө ном унших сайхан бахан гэж явж байна. За тэгээд маань Пүби маань зураг бүхий л тэр аяахан зургийг аваад шүү. Тэгсэн чинь нэг цасан бөмбөг ирээд мод онцгол. Маань хараараа пара хоёр хоорондоо тулдж байна цасан бөмбөгөр. Нөгөө Пүби маань зургийг мургийн ингээд Поророгийн цасан доногдуулсан бас Короны арилж байгаа зураг мөргийг аваад тахнаа. Тэгээд эди дээр очисон чинь эдийн амар туршилтын юм хийж байгаа гинэ. Тэгээд эдигийн зургийг автал эдигийн гэрн дэлбэрчихнэ. Дэлбэрчихэн тэр. Тэгээд мань Рупи дээр очиод зургийг аваад байжээ. Тэгээд Рупи гоё алимтай бялуу өгнө. Нөгөө Пэти чинь захианы шууданга тэнд хийгээд байж байна.
Тэгээ нөгөө пүбиг будаж байгаа зургийг дараад өгөөч гэж хэлнэ. Тэгээ пүби маань будаж байгаа зургаа даруулнаа. Тэгтэл пүби дээрээс будаг даруулчихна. Тэгээд сүүлд нь ингээд зураг авч байгаагаар төгснөө. Нөгөөдөө маань хэд Петигийн гэрт анх удаа ингээд зочлоод гоё үлгэр уншаад байж байна. Үлэг гөрүүлийн тухай үлгэр унших болоод Эди уншиж өгсөн чинь үлэг гөрүүлүүд их олноороо сайхан амьдардаг байтал нэг удаа цагаагаар хүүтрээд тэгээд үлэг гөрүүлийг багсаар угаад өгчээ. Гэсэн чинь маань корон маань их гонёглонаа. Мэдээч корон маань өөрөөс нь өөр үлэг гөрүүлүүдийг мэдэж байгаа. Рупи гоё бичээ өгч сэтгэлийн тайдруулах гэсэн болооч маань корон маань нэг л гонигтай байна. Өөр үлэг гөрүүл байхгүй гэж манай админ ингээ гонигдчихсан бас ярьж идэл пүби маань гой санаа олноо. Тэгээ тэр санаа чаавас нэг юм санаа баг. Тэг короны тоглоомын талбайд аваачиж хагаад бүгдээрээ корон болчихвнаа. Бүгдээрээ корон болчихсон. Яагаад ч юм нэг короны нэг биений хувцсыг өмссөн. Тэгээд яг үнд толгоон зүгээр. Тэгээ Эди бүр амар том роботон үлэг гөрүүлэн дотор ороод тэрийг авдирж байна. Нилээн амар юм. Бүгдээ алга ташаал ёстой Эди шүтэлсэн чинь нөгөө робот нь унаад ивдэрчихнэ. Тэгээд удирдлагын авдлаад нөгөө нэг роботууд шиг л болно доо. Нэг удаа Эди маань гой хөлөг онгоц буюу нэг зав шиг юм хийгээд далаагаар сэлнэ гэж боджээ. Тэгээд найзуудыгаа авч яваад мод тариулаад зав хийгээд тэгээд заваа хийчингүүтээ одоо яаж талаар руу явах нь бэ гэж ярьцгаана. Тэгээд бүр яаж яах тэр аллынхаа яг голд нь хийсэн байгаа юм чинь. Тэгээ нөгөө дүл чинь бүр ингээд нэг уулын орой дээр гаргачих гээд ёстой чадраад ядраад нөгөө поророо маань гой юм төсөөлжсэн чинь корон төсөөллийн устгаад хайнаа. Тэгтэл салхилаад нөгөө нэг зав өөрөө яваад эхэлнэ. За тэгсэн чинь нөгөө найзууд нь яваад анги алгадчихсан чинь нэрнгээсээ тэд нар чинь бартаатай замаар явж байгаа юм байна. Нэ корон поророо нэлээд удаа явж байхад нэг уулын яг үзүр дээр нарцсан байна. Нөгөө чинь тэнцвэрээ олох гээд ядж байна. Тэгтэл дагаа салхилт юм да. Нөгөө хоёр чинь бүр ус руу ороод тэгээ эцэст нь нэг юм далаа дээр гарч ирлээ. Нэг удаа түүний найзууд нь нөгөө нэг бас л бөмбөг тоглож байгаад нэг удаа бөмбөгөө унагцсан шиг бөмбөгөө унаглаа. Тэгтэл нэг бяцгаа оцсон шүү гэх нэг арай оцсон шүү биш юм ба. Нөгөө нэг яг нөгөө болжмор хурж ирж байгаа маа. Ягаан өгтэй болохоос л нэг болжмор. За тэр хээрийг нэртэй болжмортой танилцсанаа. Тэгээ хээрэтэй танилцаад хээрий болохоор зуны аралт амьдрахыг хүсдэгээ уугасаа дулаан орны амт байгаа юм л та. За тэгээд зуны аралд очино гэд яасан боловч шал хүүтэн эсэргээрээ баг өмнөд хойд туйлд орчлээ гинэ. За тэгээд пүби өөрийнхөө гэрт хээрийг амьдруулахар болно. Тэгсэн чинь хээрий дуулах дуртайч гэлээ нэгсэн дуулдаггүй ажээ. Бүгдийнх нь царай хувраад эхэлнэ. Нэг иймэрхүү байдалтай бүгдийнх нь царай хуурна. За тэгээд маань хээри маань дахиад дуулъя гэсэн чинь бүгдээрээ одоогоос явида мавида гэд явцгаалаа. Тэгээд шинэ найзтай болжээ. Нэг удаа гэж яг үргэлжлэл байгаа юм л да. Тэгээ нөгөө нэг хээрийн дулаа л гэж тэгээ пүби их ядарчаа гадаа шүн болцсон байна. Тэгээ нэг хээрийн нэг жижигэн ор засчихсан тавир дээр унттал нөгөө хээри маань жижигэн юм дээр ч унтж чадахгүй шууд уннаа. Тэгээд нөгөө нэг пүбигийн орон дээр унтсан чинь пүби гараараа ягаад бүр ингээд хээрийг алхаар шахнаа. За одоо ингээд гар мараарай гэд яг алхаж байна. Тэгээд хээрийн маань жаахан уурлаад хэд тоншоод хаялаа. Тэгсэн чинь пүби маань жаахан айнаа. Чи одоо намайг боож аллаа гэд хэрүүл хийнэ. За тэгээд нөгөөдөл чинь нөгөө чинь хэрүүл хийжсэн чинь өвдөө болчлоогүй яах вэ? Найзууд нь нөгөө пүбигийн гэрт ирцгэлээ. Тэгсэн чинь пүби хээрээ нөгөө нэг гоё гэр бэлгэлж байна. Гэр хийгээд өчч. За ингээд хээрээ тусдаа гэртэй болоод пүби хээрийг хоёр хамт өндөрнө. Энэ одоо юу вэ? Гэр доторх гэр. Нэг тиймэрхүү гэртэй олноо. Тэгээд гоё
лав үлээнэ. Шив найзтай олсны баяр гээд лав үлээх юм гин. Тэгсэн чинь нөгөө нэг хэнийн би дуулчаад лав үлээн гээд нөгөө нэг дахиад л дуугаа дуулаад эхэлнэ. Гуаг мөлхий дуулжээ. Аач хүү бир гур бүгд зүйлжээ. Шүнжин дуусан ч сонсдог хүн алга гэж дуулнаа. За жинхэнэ дуулсны дараа нэгцэд нь нөгөө парар кара хоёрын мас эглэхгүй хэсгүүд гарна. Кара нөгөө нэг ям будах сараачих дуртай юм болохоор бас л бод өгнөд аваа сараачж өгнө. Тэгээд нөгөө парара түр найзуудтайгаа толцоод эрийгээд ирсэн боловч дэвтэр нь бүтэн бүх утаснууд нь зург зурчсан байх боловч шалан дээр нь юун дээр нь гэрийн бүх хэсгэн дээр нь зург зурцсан байна. Тэгээд короныг ажиллаад бас цэвэрлүүлнэ. Тэгсэн чинь корон тэн дондороо цэвэрлэхгүй дахиж будаад аль эсвэл парарыг заваагаа нэг тиймэрхүү байдалтай төшин өнгөрнө. Тэглөөс ирсэн чинь корон байдаг вэ. Корон хайдсан мэдгүй. Нэг жаахан будаг зурчсан парарыг гидсэн дээр нь цүндгэр гой гиз дээр нь гой цэцэг зурчихсан байна. Тэгээ найзууд дээр очиод короныг асуугаад яасан чинь корон гэртээ ирж гисэн гэрээ цэвэрлж гисэн ингээд нөгөө нэг муухай юу муу байгаа штэ. Тэд нэрийг арилгачин байсан чинь ингээ параараа гоё юм бэл гэж байна. Нөгөө нэг арилгаж болдог нэг самбар үүдэн штэ. Тэгсэн чи бүгд их нард мэдээж короны буцын юмны жаах хэсэг байлгүй яах. Тэгээд нэг удаа Рупи маань нөгөө нэг цэцгэн хавшаар зүгээд параараа кара хоёр дээр очноо. Цэцгэн хавчаараа зүгээл юм да. Тэгсэн чинь нөгөө хоёр нь ерөөсөө тэр цэцгэн хавчаар нь тоодоггүй. Тэр өдөр нь үлгэрчлэгтэйгээ тоодоо хийгээ завгүй байна. Тэгээ ээж ихсэн оройны өдөшлөг зориулаад хоол хийнгээд бас л завгүй. Бүгдээрээ л ерөөсөө хоолндоо анхаарсан. Ерөөсөө Рупигийн цэцгийг тоодоггүй. Тэгээ орой хоолн дээр гоё загас ёстой амар олон хоол идээд байсан чинь нөгөө нэг ээди гоё зарим гаргаж ирээд идэж үзүүлээд гоё юм гээд яасан чинь бүх заримыг нь аваад бүгдээрээ идсэн. Тэгээ корон бүрээ эдэг идсэн заримыг авчнаа. Тэгээ бүгдээрээ сайхан зарим гэднэ. Тэгээд дараа нь цай ууж исэн чинь цайн дотор нь цэцэг байгаа. Тэгээ нөгөө тэгээл нэг юм хавчаарыг анзаарсан юм да. Тэгээд нэг удаа параро эдигийн гэрт ирсэн байж исэн чинь нөгөө нэг энийг одоо юу гэдэг гулгадаг нэг юм багаж байна. Тэрийг өрг параро гулган гэж төсөөлнө. Тэгээ найзуудтайгаа явах байсан ш параро эхлээд явжээ гэд эхлээд гарнаа. Тэгээд параро явж идэл нөгөө нэг жасан суураг болохгүй жаахан засаараад эхэлнэ. Тэгээд параро иймхэн юмд би яах вэ гэсэн боловч жаахан салгилж эхэлнэ. Тэгээ бүр бүх моднууд нь амар сонирн болсон байна. Тэгтэл нөгөө нэг параро ардаа далавч шиг юм зүүцсэн байсан болохоор бүүш нэг юм нисээд бүр хатан хавцлын дээгүүр гараад явчихна да тэр бүтийн том ууланд мөсөн ууланд. Тэгтэл нөөдг нь нурж унаад бүр параро бүр эцдэрээ тулаад нөгөө том ууланд нураал ийм тэнэгүүрээс бутарсан юмнууд параро бүр айсанда баг нисэж байгаа юм чинь парарогийн анхны сэлсэлт нь энэ байла. Параро анх удаа нисэж үзсэн юм үүгээр. Өмнө нь яг төсөөлж үзсэн болохоос энэ удаа харин нисэж үзлээ. Парарогийн мөрөөдөл биелжээ. Тэгээд найзууд нь парарыг нисэж байгааг нь хараад ардаас нь очиод парарыг онголтонгууд нь досоод байна. Тэгээд нэг аварнаа тэгсний парар дахиад ниснэ гэд яваад өгнө. Нэг хэсэгтэй ниссэн юм шиг байна. За нэг сэлгүүхэн өдөр парар коро хоёр нэг гэрийн хаан түл шиг зөөгд байж байгаа даахгүй нэг хоёр юм нэстэй гуниглчихсан явж байна. Бүби том биетэй юм болохоор нөгөөдөл нь ганцхан сүп гэж даагаал юм түлшээ гэртээ оруулж чадсан маань хоёр баяртай байсан ч жаахан атаархнаа. Бүби том биетэй хүчтэй гээд. Тэгээ нөгөө хоёр чинь бас өндрөө атаархнаа. Бүби өндөр учраас тавир дээр байгаа идчихүүлсийг хурдан авах юмаа гэж атаархна. Тэгээ нөгөө дүүл чинь нөгөө завсанд явахгүй юмнаа. Засгараад нөгөө хоёр чинь модны доорсон чинь бүби маань өндөр болохоор нөгөө хамар маамар дээр нүрээр нэг цас. Тэгээд бүби маань нэх их харагдаагүй. Тэгээд бүби маань нөгөө нэг мөсөө хагалж исэн чи бүби хитрхи хүнд жинтэй учраас нөгөө нэг
мөс рүүгээ унаадахнаа. Тэгээд энэ анги дээр нь болохоор чи одоо гаднах төрч ямар ч байсан чамд хамаагүй хүнд өндөр байх нь бас хэцүү, жижиг намхан байх нь хэцүү. Гэтэ хүний хорвоо бол тийм л заяатай юм аа гэдгийг ойлгох гэсэн анги байгаамаа. Та бүхэн таалагдсан бол лайк болон субаа дараад тэгээд манай сувгийг дэмжээрэй. За түр баяртай.